like Gucci, Gucci, Louis, Louis, Fendi, Fendi, Prada. Them basic bitches wear that shit, so I don't even bother. Сайн байцгаана уу? Та нартай насаа мэдчилж байна. Сайн байцгаана уу? Та нар зулаа мэдчилж байна. За та бүхэндээ өнөөдөр бид хоёрын бэлтгэдэг урлаг бол гэдэг подкастын маань хамгийн анхны дугаар хүрэхэд бэлэн болсон байна. За бид хоёр энэ подкастаараа залуучуудаа болон үеийнхаа найз нөхөдтэй урлагийн боловсрол олгох, өөрийн мэддэг чаддгаасаа хуваалцах, хамтдаа урлагийн талаар, урлагийн боловсролын талаар бусдад түгээх зорилготой ийм подкаст байгаа. Бүлгээ ах уу? Тэр одоо хаана байгаа вэ зулаа? Би тэр болохоор одоо энэ Seoul Arts Center буюу Ясүрийн чамда одоо урлагийн төв дээр нэн одоо Seoul-ийн урлагийн төв дээр байна гэсэн үг л дээ. Тэгээд энэ хавар болохоор ерөнхийдөө одоо Opera House бас байна. Тэгээд дээрээс нь Хүний Кугагван буюу Кугаг Center эндний одоо уламжлалт урлагийн төв том төлөөлөл болгох байгууллага бас байна. Тэгээд Seoul Arts Center өөрөө бас байна. Тэгээ манай сургууль бас байна. Ийм онцлогтой байна. За одоо өнөөдөр бид нэр зулагийнхаа сургууль дээр ирсэн байгаа. За зулаа маань болохоор Korean National University of Arts буюу Солонгосын үндэсний урлагийн их сургууль засгийн газрын тэтгэлэгтэйгээр одоо суралцдаг тийм мундаг эмэгтэй байна. Тэгээд өөрхийн сургуулийн тухай бид нартай хаваалцаач. За манай сургууль ерөнхийдөө 1991 онд анх байгуулагдсан гэж ярьдаг боловч яг албаасаа 1993 онд байгуулагдсан гэж яригддаг. Анх Өмагон буюу одоо хөгжмийн тэнхимнээр анх байгуулагдсан тийм сургууль байна. Тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө гадаад харилцаагаа маш их хөгжүүлж ирсэн. Нэг тиймэрхүү байдалтай байна. Тэгээд 2019 оны судалгаагаар сонирхуулаад ярих юм бол зөвхөн одоо гадаад харилцааг хөгжүүлэхдээ сургуулийн хөгжүүлэх харилцаанд 1.8 сая долларын хөрөнгө оруулалттай байна гэсэн судалгаа бас байсан байхгүй юу? Тийм. Зүйтэй. Тэгэхээр өнөөдөр бид хоёр ерөнхийдөө юуны тухай ярилцах гэж байгаа вэ гэхээр зулагийнхаа сурдаг Солонгосын үндэсний урлагийн их сургууль манай Монголын урлагт одоо ирээдүйд ингээд сурах сонирхолтой эсвэл соёл урлагийн их сургуулийн хөгжим бүжгийг төгссөн. Тэгээд энэ Солонгос улсын үндэсний урлагийн их сургууль тэтгэлэг аваад хэрхэн суралцах вэ талаар ингээд чамаас зөвлөгөө мэдээлэл авах ба тийм мэдээлэл одоо түгээх одоо төлөвлөгөөтэй байна. Тэгэхээр хоёулаа танаа сургуулийн талаар болон тэр тэтгэлгийг одоо хэрхэн авах талаар ярилцъя те. За тэгвэл би чамаас эргүүлээд асууя л да насаа. Тэгвэл одоо энэ яг одоо Азийн тэр тэтгэлэг гэдэг байгаа шүү дээ. Амаа гэх. Тэрний талаар чи юу гэж боддیں۔ За би амаа гэдэг тэтгэлэг зулагийн одоо авсан тэтгэлгийг бол ингээд сонирхоод би материалаа өгөөд тэнцээгүү. За тэгэхээр энэ бол яг Азийн 100 одоо 140 гаруй орнд бас. За 140 гаруй орны яг авьяастай тэгээд үнэхээр сурагчин хүсэлтэй тийм оюутнуудыг дэмжсэн. Тэгээд зөвхөн урлагийн салбарт ингээ олгодог одоо бүр бүтэн тэтгэлэг байгаа. Тэгээд бүх юм даадаг. Тэгээд бүр дээрэс нь стипенд буюу сар болгон 800,000 воны амжиргааны зардал өгдөг юм маш боломжийн маш гоё тэтгэлэг. Дээрэс нь хэмжээний тэтгэлэг. Дээрэс нь ингээ танай сургуульчин бүр ингээ урлагаараа ингээ Солонгостой бүр хамгийн мундган те энэ сургуульд ингэ сурахыг үнэхээр хүссэн боловч тэнцээгүй. За тэгвэл би жоохон дэлгэрүүлээд нэрэ гэж бодлоо л да. Одоо энэ амаа буюу одоо энэ Азийн хүмүүст зориулсан тэтгэлэг маань болохоор ерөнхийдөө яг 100% тэтгэлэг гэж явагддаг. Тэгээд ерөнхийдөө яаж авдаг вэ гэхээр 3-5 сарын хугацаанд ерөнхийдөө материал авсан байдаг. Тэгээд 6-8 сард болохоор яг материалаа шүүгээд 9 сард яг хариу гараад 11 сард яг Солонгост ирсэн байдлаар ерөнхийдөө нэг ийм 9 сарын хугацаа зарцуулагддаг ийм тэтгэлэг л дээ. Тийм 9 сарын хугацаа. Тэгээд хүмүүс яг асуудаг л да. Урлагийн чиглэлийн тэгээ яг ямар мэргэжлээд юм гэж асуудаг шүү дээ. Манай ч өөрөө 6 тэнхимтэй. Тэгээд 6 тэнхим чинь одоо бүжгийн урлагийн сургууль байна. Дээрээс нь одоо School of Drama за драмын урлаг, жүжигийн урлаг тий. Тэгээд телевизийнх байна тий. Телевизийн урлаг. Тэгээд дээрээс нь яг хөгжмийн урлаг. Тэгээд архитектур байсан тий. Архитектур байсан. Мэргэжлүүд бол зөндөө олон байна. Яг ингэ хэлсэн чинь айгүй юу хэцүү юм. Тэгээд үндэсний урлагийн тэнхим гэж бас байдаг тий. Үндэсний урлагийн гэх нь болохоор яг тусдаа ингээд өөр бас буюу ингээд кампустай байдаг л да юм. Дээр нэгэн дээр үе юм баригдсан. Хоёр кампустай, хоёулаа Сөүлд байдаг. Хоёулаа Сөүлд байдаг. Нэг нь одоо энэ Каннам одоо энэ ирсэн байна. Хоёулаа битээр яг энэ Ганнам дахь юунд нь кампус дээр нь байна. За тэгвэл хамгийн анх Сүүсийг төгссөн те Сүүсийг бүжигчний ангаар төгссөн. За зулагийнхаа хоёулаа нөө тэтгэлгийн авахаас гадна чиний жоохон хувь хүн рүү чинь ингээд асуулт асуугаад эхэлжээ л да. За яагаад энэ сургуульд ингээд тэтгэлэг өгөхөр болов? Энэ тэтгэлгийг яаж мэдв? Тэгээ яаж бэлтгэв? Олон асуулт асуучих шиг боллоо. Базаад гоё хариулаад өгөөрэй да. За тийм. За ерөнхийдөө бол би чинь яг 2011 оноос 2015 онд хүртэл сайд урлагийн сургуулийн бүжгийн багшийн ангаар төгссөн байдаг юм аа. Тэгээд
16 онд яг өөрөө 2014 онд болохоор би яг энэ тэмцээнээр ирж ирсэн байхгүй юу? Одоо нөгөө Seoul International Dance Competition. Seoul-ийн одоосын бүжигтэй. Тэр дээр би 3 дахь байранд орж ирсэн юм ба. Тэгээд яг тэгтээ болохоор би яг энэ сургуулийн гала концертын дээр яг түрүүн бас ярьжсэн хальт гала концертын дээр сургуулийн хүүхдүүдийг хараад тэгээд яг энэ сургуульд ормоор санагдчихсан байхгүй. Тэгээд хамгийн их одоо тийм дэм болсон хүмүүс маань одоо яг Хүчмүжийн коллежийн багш Хосоо багш маань байдгийг. Тийм Хосоо багш маань яг ингээл энэ кампусаар дагуулж яваад тэгээд Санкуандангийн кампусаар дагуулж яваад энд нь ингэдэг байсан би тэгдэг байсан гэж яриад өгсөн юм үү те? Тийм Хосоо багш маань өгсөн байхгүй. Тэгээд тийм багшийнхаа бас одоо нөгөө нэг тийм намайг ингээ хүсэл эрдэнэсний маань ингээ өдөөсөн байх нь шүү дээ. Хосоогчтой баярлалаа гэж хэлээд байсан тийм. За тэгээд ерөөхдөө нэг ийм болсон байдгийн. Тэгээд 2016 оны 1 сард болохоор би яг өөрөө айгу хүнд бэртээд өвдгөө мултлаад хэвтэрт ороод яагаад бэрцээ? Одоо нөгөө нэг тэр бас одоо яг хувь хүнтэй л холбоотой болж байгаа байхгүй юу гэхээр яг тэр хүний тэр унтах нойр те ихтгэл хийх цаг зав одоо шиган quality тэр одоо time management цагийн менежмент эднэр нь ингээд буруу байсан шалтгаалаад би өөрөө бэрцэн байгаа байхгүй юу? Яалч ч утсан. Бэлтгэл хийж чад бэрцэн юм тийм. Бэлтгэл хийж байгаа. Яагаад гэвэл би ерөөсөө 1-2 цагийн нойртой бараг 2 сар явсан байхгүй юу? Ингээд айгүй ажилтай. Ямар робот шүү дээ. Тийм шүү дээ. 1-2 цаг унтаж болохгүй. Тийм болохгүй. Угаасаа 6 цаг унтах. 6-аас 8 цаг заавал унтах хэрэгтэй. Тийм. Тэгэж явж байгаад яг бэртээд тэгээд хэвтэрт ороод яг алхах бол 8 сарын хугацаа зарцуулсан юм. Тийм би чинь бүр яг хэвтэрт ороод бүжигчин байж байгаа. Тэгээд бүр тасралтгүй маш их бэлтгэл хийж агаад тэгээд ингээ ачаалаад авахгүй бэлтгэл авцсан юм шүү дээ тийм үү? Тэр нь болохоор унтаж амрах цаг заваа буруу зохицуулсаас болоод хитрхийн ингээ гүрийсэн байна шүү дээ. Тийм тэрнээс болоод бэрцэн байгаа байхгүй. Тэнгүүд чинь яг хэвтэрт ороод би бүр ерөөсөө бүр яг ингээ хөвтэйгээр байдаг гэсэн. Ингээ босгоор ингээ хөл өвдөд яг хөл ингээ болоо яг ингээ гიშгэн ерөөс нугдардаггүй. Тэгээ яг эмнэлэгт бүр хэвтэрт ороод хэвтээр тэгээ 2 суг тайганд ороод нэг хөл дээрээ явдаг болоо тэгээ баг хөл маань ингэж нугдардаг болоод тэгэж нэг юм хөл дээрээ босч ирсэн байхгүй. Тэгээ хугацаанд тийм бэлтгэл авчаад сургууль тэнцэх одоо бичлэг явуулсан гэсэн үг юм тийм. Одоо нөгөө нэг яг тэмцээнд явуулж исэн бичлэг маань одоо яг байсан болохоор тэр маань бас нэг давуу тал болчихж байгаа байхгүй. Тэгээ би тэр бичлэгээ хавсаргаж өгөөд уралдаанд орж исэн бичлэгээ хавсаргаж өгөөд тэгээд одоо тэр портфолио яг тэр уран бүтээлийн ажлыг яг хэрэгээрээ болгоо тэгээд материалуудаар бэлдээ тэгээд ерөнхийдөө өгсөн гэсэн үг байхгүй. Зөв. Тэгээд за тэгвэл портфолио гэж ярьлаа шүү дээ. За одоо хоёулаа тэгвэл яг танаас сургуульд ороход ямар материал бүрдүүлэх юм те. Яг нь вебсайтн дээр бол англи болон солонгосоор хангалттай бичсэн байдаг л да. Гэхдээ ингээд би бас ихэд урлагийн оюутнуудаа хэлгүү гэж байгаа юм биш. Ерөнхийдөө ихэнх Монголд байгаа оюутнууд бол харцангуй жоохон нэг хэцүү юм хэлний бэрхшээл байдаг. Би өөрөө ч гэсэн тэнд байхдаа зарим юм ойлгодгүй байсан. Тэгэнгүүт чи ямар материалыг яаж бүрдүүлдэг те. Тэрэн дээр жоохон ингээд дэлгэрүүлээд яриад өгвөл. Би тэгээ бас нөгөө өнгөрсөн жил бас надад нэг боломж олгсон юм л да. Би нөгөө нэг сургуульд материал ирсэн хүүхдүүдийн анхны нөгөө нэг материалуудыг нь ялах тийм ажил хийсэн байхгүй юу сургууль дээрээ. Тэгэхэд бол яг анзаарч харж ирсэн яг ингэж хийвэл яг болд юм байна. Тийм бол алдаа гардаг юм байна гэдэг юм гэж авсан байхгүй. Тэгээ хамгийн их мэдэж авсан зүйл маань болохоор портфолио буюу уран бүтээлийн ажлыг айгүй сайн хавсаргаж өгөх хэрэгтэй. Тэгвэл тэр чинь ингээд портфолио нь ингээд CD-н дээр ч юм уу USB-н дээр ч юм уу ингээд байдаг. Унчих юм бол яах вэ? Тийм байна. Гэдэг асуудал гараад ирэнгүүт тэр материал дотор байх юм бол цаашаа багш нартай очихгүй гэсэн байгаа байхгүй. Тэр чинь бүр хэдэн зуун мянган хүүхдийн материал хийж байгаа шүү дээ. Зөндөө бол ингээд аваарцсан ийм олон материалууд чинь ингээд яа цэцэл жанслан гэдэг чинь тэгэл анхны материал нь бүтэн байна уу гэдгээс шалтгаалж байгаа байхгүй. Тэгэл багшийн тодорхойлт сайн байх хэрэгтэй те. Багшны 3 багшийн тодорхойлт байх хэрэгтэй. Дээрээс нь одоо self introduction өөрийгөө тодорхойлолт эсэ тэрийг сайн бичих хэрэгтэй. Тэгээ миний нэг анзаараад байгаа зүйл нь болохоор ерөөсөө тийм байхгүй. Одоо энэ сургууль тэнцсэн одоо би нэг одоо энэ art management буюу одоо энэ урлагийн менежментийнхаа ах ихчнэртэй айгүй их ер нь бол хичээл сонсдог. Дээрээс нь театрын менежмент, театрын менежментийн хүмүүстэй хичээл сонсдог. Бүгдийнхэнтэй хичээл сонсдог. Бүгдээ сонсдог. Бакалавр магистрийн айгүй хичээл сонсдог байхгүй. Тэгээд ингээд хэдрээ ингээд тэнцсэн ингээд арга барил ингээд сонсдог. Та нар одоо ингээд яаж тэнцсэн юм бол ингээд би ч бас айгүй сониучаа. Тэгээ ингээд асуугууд чинь тэдэр гэж байхгүй. Би ерөөсөө тийм тэнгэрт тулсан юм ерөөсөө бичээгүй. Би дэлхийг өөрчлөх гэж би бичээгүй. Би ерөөсөө л яг ойрын 4 жилдээ 5 жилдээ яг сургууль сурах төлөвлөгөөгөө л бичсэн. Энэ бол миний үнэн. Би яг үннээр л бичсэн гэж байгаа. Тэгээ манай монголчуудын нэг алдааны юу гэхээр бараг л дэлхийг өөрчлөх гэдэг байгаа байхгүй. Би опера одоо би одоо юу хийдэ? Би одоо бараг л дэлхийг би тэгж бичсэн юм аа.
Дэлхийн одоо юу өөрсдөө гэдэг юм аа жоохон хасагдаад байгаа юм болоо гэж бодсон байхгүй. Яг одоо нэг эсэгээл ярьдаг штэ гадаадуудын энэч биш юу гадаад олон улсаас тэтгэлэг авахд ерөнхийдөө тэр нөө self introduction буюу өөрийгөө танилцуулсан эсэн дээрээ өөрийгөө маш тийм сониуч одоо тэр яг ингээ боддоор танилцуул гэдэг те. Тэнгүүд бидний гаргадаг алдаа юу вэ гэхээр одоо би жишээ нь тэгсэн заяа үзлээ. Би өстө Монголын урлагийг өөрчлөн те. Тэр юу юм тодорхой тийм exact юм байхгүй гэсэн мөртлөө би үл ингэж чадна би үл ингэж бодож байна ингээд том бүтцээр нь өөрчлөн гэдэг. Гэтэл би ингээд зүгээр л өөрийгөө өөрчлөн те. Эсвэл би ингээд яг тийм яг нэг тийм одоо тийм бодтой тийм яг биелэхгүй яг өөр дээрээ чиглэсэн юм а бичих хэрэгтэй юм шиг байлаа. Одоо жишээлбэл би өөрийнхөө эсэн дээр авч үзээ л та жишээлбэл би эсэн дээр болохоор ерөөсөө л өөрийгөө л бичсэн байхгүй өөрийнхөө эсэн дээр. Би ерөөсөө театрт дуртай би анх Японд явж байхдаа би Японы театрыг ямар гоё юм бэ гэж бодож ирсэн. Тэгээд би Солонгост ирээд бас би энэ театрын уралдаанд ороход надад бүр үнэхээр гоё мэдрэмж төрсөн. Би энэ сургуульд ингээ ирээд явхад надад бүр тийм мэдрэмж төрсөн гэж. Яг нэг өөрийгөө яг ингээд хүсэл эрмэлзээ яг л цаасан дээр болгосон. Яг боддоор болгосон байна тийм. Би яг тэдэн жилийн дотор би яг тгий ингээд яг тийм бичсэн байхгүй. Тэгээ би яг тэрнийхээ дагуу явсан. Одоо яг 100 болохоор би яг ингээд одоо фестивал менежментийн багт орж ажиллахыг хүсдэг гэж би хэлжсэн байхгүй. Тэр юун дээр биччихсэн. Тэгээ яг тэрнийхээ дагуу яг ажилласан байхгүй 2 сар. Би чиний зураг чамтай би чамайг яаж анх олж фрэнд реквест явуулсан гэж чи нэг фестивал зохион байгуулад тэр юунд ажиллаж орсон байлээ шүү дээ. Тэгээд энэ цагаан чиний хувцастай ингээ фэйсбүүк дээр зураг өгөхгүй те чамайг харчаад энэ сургууль сурд юм байна гэд бид хоёр фэйсбүүкээр найзууд болоод танилцаад орж ирсэн те. Яг тэгээ танилцсандаа баяртай байдгийм. Ааха. Тэгээд одоо ингэ зулагийн яриаг сонсох юм бол ийм юм айгүй их анзаарагдана. Би яг ингэж төлөвлөөд чи ингэ анх суйст орохдоо л бүр төлөвлөж исэн гэсэн те. Тэгээд тэр чинь сонсоод би бүр ингэ чамаар амар барахчихсан. Тэгэхэд би адилхан суйст төгссөн. Тийм манай гэсэн мөртлөө тийм би жүжигчний ангид төгссөн. Тэгсэн мөртөө ингэ надад яг төлөвлөгөө энэ төр байгаагүй харцангуй би нөгөө нэг айгүй жоохон байсан гэж өөрийгөө ингэ бодчихсон. Тэгэнгүүт чи яаж ингэ төлөвлөгөө ингэж тэр хаа холоос тийм хар жоохноос яаж ингэж гаргаж сурсан те. Төлөвлөгөө гаргах юу ямар ач холбогдолтой юм. За одоо би яг өмнө нь болохоор яг тийм их сургуульд одоо яг Монголд их сургуульд байхдаа бол би өөрийгөө аюу тэмдэгтэй байна гэж боддог байсан л та. Тэгээ өөрөө ирвэхээр л хичээж байгаа байхгүй юу. Тэгэл тэгдэг байсан. Тэгэл угаасаа яг орохдоо би яг одоо хамгийн өндөр гочтой төгсмөр байна. Би хамгийн шилдэг ойтон маш төгсмөр байна гэсэн л угаасаа зорилго тавьсан чинь. Тэгэл яг тэрнийхээ доо төгссөн. Тэрнийхээ доо шилдэг ойтон маш төгссөн. Тэгээ дараа нь 2014 онд угаасаа л би гадаад яв сурмаар гэдэг байсан байхгүй юу. Тэгээ 2014 онд тэмцээнээр ирээд тэгээд 3 дугаар байранд ороод тэгээд тэр чинь яг 3 дугаар хүртэл байсан миний хувьд бол аюу тийм том туршлага болж байгаа юм. Тэгээ ингээ олон орны найзтай болоод тэгээд найзуудтай болоод тэгээд эрэнгүүт нь би яг энэ сургууль сурмаар байна гэл төлөвлөөл дараагийнхаа төлөвлөгөөг ороод тэгээд энэ сургуульд ороход бас манай нөгөө нэг Мантухай гэдэг найз маань бас айгүй тусалсан байдгийн. Угаасаа хүн ганцаараа угаасаа амжилтанд хүрэхгүй. Хүн хамт олонтой байх хэрэгтэй, найзтай байх хэрэгтэй. Тэрний чинь би бүр бэртээд бүр амар сайн ойлгож авсан байхгүй юу? Тийм. Тэгээ яг бэртэж ирээл за би яг бэртэж ирээл одоо ингээл яг бэртсэн чинь надаа ингээ хийх юм юу вэ? Биний мэддэг юм юу вэ те? Би яг яах ёстой ингээл яг өөр дээрээ ингээл тулаад ирж байгаа байхгүй. Ааха. Энэ завшааныг ашиглаад би бас нэг юм хэлэхэд яг чиний хэлдэгтээ би бүр 100% санал нэгдэж байна. Яг тэгэхээр би танах руу бас материалын явуулахдаа зүгээр л өөрөө нь мэдээлэлтэй дур мэдээлэл вебсайтаас бүх юмаа мэдээд явуулаагүй. Тэгээ энд сурдаг маш олон ах эгч нар надад бүр маш их тусалсан. Хичнээн би тэнцээгүй ч гэсэн бүр ингээд надад маш олон юмыг зааж сургасан гэх юм уу. Би өөрөө маш олон юм сурсан. Тэгээд ерөнхийдөө ямар нэгэн тэтгэлэгт ч юм уу ямар нэгэн сургууль гадаадын сургууль сурах чаавал залуучуудаа тэнд сурдаг монгол хүн байна уу гэхлээр судал тий. Тэгээд тэр хүн рүү ханд хизээж гадаадад энд сурж байгаа хүмүүс хаан гэсэн хандлага байхгүй. Энэ хүмүүс ч бүр айгүй тийм ингээд тусалчи дахиад нэг монгол оюутныг одоо ирээдүгийн тий гой болгочих боловсралтай болгочих гэсэн бодолтой. Тэгээ энэ ташрамд бүр ингээд мөнгөч байхдаа бим байхдаа тэгээ танаас сургуулийн одоо манай ах нар манай найзууд бүр танаас сургууль сурдаг. Тэгээд тэд нар маш их тусалсан. Тэгээд маш их баярлалаа. Та нарыг бас яг ингээд хүмүүсийн олоод хандаасаа гэж хүсэж байна. Тэгээд зулаа маань ч гэсэн хэрвээ одоо ингээд одоо танаас сургууль руу орохыг хүсэж байгаа оюутан залуучууд байгаад мэдгүй юм байвал чамаас асууж болно тий. Тийм болно. Гэтэ манай бас оюутнууд бас нэг хандлага байгаад байдаг байхгүй. Элементарны юмыг асуух хандлага байгаад байдаг байхгүй. Тэр нь бас анхан шатны зүйлтэй яг өөрөө судалцаад те за би яг ингэж бүрдүүлчлээ. Одоо миний энэ маань зөвөө хараад өгөөч гэвэл нэг өөр хандлага те. Тэгэхгүй бас хандлага өөрчлөхгүй байж одоо ингээ бараг л би юу бэлтгэх вэ гэж асуухаар чинь бас өөрөө сайн сургууль хаана гэдэг ингээ чиний нэг ажилтан юм чамаг нэг ажилтан юм шиг андаа. Яг үнэ ямар нэгэн тодорхой
тодорхой байдлаар өөрөө эрэл хайгуул хийгээд энэ тэтгэлгээ судлаад, энэ сургуулаа судлаад надад яг тохирох уу гэж мэдчихээд тэгээ үнэхээр юмаа бэлдсэн бол энэ болдгоо, энэ болох уу, энийг жишээ нь хаанаас авдаг вэ ч юм уу. Би одоо жишээ нь яг суйсыг төгсчөөд би материалаа явуулж хахад би апостил гэрчлэгээ гэж юу байдгийг ч мэддэггүй байсан. Тэгээд би хаанаас авдгийг ч мэддэггүй. Тэгээд тэр мөр дээр ингээд айгу асуудал үүсдэм байлээ. Тэрийгээ бас ингээд асууж сургалж болох нь байна тий. Тэгээд одоо манай одоо энэ одоо AMA scholarship гэдэг байгаа шүү дээ. Тэр AMA буюу Азийн тэтгэлэг. Азийн урлагийн оюутнууд зориулсан тэтгэлэг тий. Тэр чинь болохоор ерөнхийдөө яг 2005 оноос анх байгуулагдаад тэгээ яг тэр 2005 оноос хойш элсэн суралцсан Монгол оюутны тоо 48 оюутан байдیں۔ Оо за за. Тийм. Одоо 2020 оных нь бол гараагүй төгсөн оюутан гараагүй. 2019 оны байдлаар 48 Монгол оюутан энэ тэтгэлгийг аваад төгссөн байна тийм үү? Монгол оюутнууд нийт орж байгаа хамгийн тэтгэлэг авсан. Гэтэл манайх ч 3 саяулах нааштай тий. Гэтэл хятад хэдэн тэрбум хүн амтай илүү 44 хүн тэмцсэн байдгийг. Хөөх тийм үү. Тэгэхээр чи манай оюутнуудын тэр Азид оюутнуудын уран чадвараараа мундаг гэдгийг бас илтгэж байна л гэж байна. Тэгээ би бас энэ сургалт тэнцэндээ бас өөрийгөө бас одоо азтай л гэж боддоо шүү дээ. Маш их юм сурж байгаа байхгүй юу? Тэгвэл азтай энэ сургуульд одоо сурдаг хүмүүсийн азтай чадвартай гэж бодоод тийм. Гэтэ бас нэг ийм бас юу байдаг л да. Азтай гэж хэлэх нь бас жоохон муухай л байх л та. Тэр хүн чинь бас өөрөө аягүй хичээсэн тийм. Гэтэ ер нь бол Аз гэдэг чинь миний л одоо яг Азийг тодорхойлдог юм шүү. За Аз гэдэг чинь хичээгээ зүтгээд одоо тэр ямар нэгэн effort гаргаж иж тэр Аз гэдэг юм чинь ирдэг гэж бодохгүй. Тэрнээс сохор Аз ч юм уу тийм юм бол бас мянгат нэгмэг л байдаг байна. Яг миний яг хэлсэн санаа яг тийм байхгүй. Тэгээ бас энэ Amfec гэдэг одоо энэ тэтгэлэг байдаг уран бүтээлч болон одоо тэр профессор багш нар зориулсан тэтгэлэг байдаг байхгүй. Тэр нь болохоор нэг урлагийн штэ гэхдээ тий. Урлагийн манай сургуулийн бүх мэргэжлээр эсэх боломжтой 3-5 сарын хугацаанд суралцдаг. Тэгээ бас бүх зардлын даадаг онгоцны зардал стипенд тий. Тэр бүх юмнуудыг даадаг тэтгэлэг байхгүй. Тэгээ тэрэнд ингээд бас уран бүтээлчтэй хамрагдаж болно. Ерөнхийдөө манай Суйсаас багш нар болохоор ерөнхийдөө дандаа анимашны ангийн багш нар радио телевизийн багш нар ахын. Тэгээ өөр бас багш нар бүгд хамрагдаж болно. Уран бүтээлч бүжиг юу, жүжиг дуу юу байна те. Менежмент байна. За яг чиний ярьсан юм дээрс чинь айгүй гоё асуулт гараад ирлээ заяа. За ингээд бид нар штэ энэ танай сургуульд ингээд бүх чиглэлээр ингээд хандаж болох юм байна. А тэгэнгүүт биднэрт ганцхан одоо нэг жоохон дутагдлаа штэ. Хэлний мэдлэг жоохон таарахгүй штэ. Яг үнийг хэлэхэд манай монголчууд маань те. За тэгэнгүүт чи уран чадвараараа үнэнхээр мундаг байдаг, лаг байдаг, бүр тэр хідэн тэрбум хятадуудаас илүү байдаг гэж хэллээ шүү дээ тий. За тэгвэл одоо чи Монгол оюутнуудын ч юм уу Монгол энэ apply хийж байгаа сурагчдын одоо давуу тал, сул талыг нь яриул тэгээд яг юун дээр анхаарах ёстойг нь яриад өгвөл. Яа, тэгвэл монголчуудын давуу тал нь болохоор ерөнхийдөө айгүй тийм би бол харахтаа одоо манай сургууль сурж байгаа оюутнууд бүгдээ айгүй чадварлаг мундаг ах эгч нар, дүүнэр, найз нар байдаг. Тэгэхээр уран чадварын хувьд бол ярилдаггүй юм байна. Манай Монголын систем мундаг юм байна. Тэ? Манай Монголын урлагийн сургалт үнэхээр сайн байна. Бүжийн коллежийн систем сайн юм байна. Тэ? Одоо соёл урлагийн сургуулийн багш нарын зааж байгаа арга барил ч гэсэн сайн байна гэсэн дүгнэлт хэлж байгаа байхгүй юу? Тэгээд багш нартаа баярлалаа. Тэгээд даваад одоо сул тал нь хэлний мэдлэг болоод явчихсан. Уран бүтээлчдийн хувьд бол тий одоо яг манай 2018 оноос өсвөлээ дандаа топикийн оноо шаарддаг болсон. Тэгэхээр яг тэр топикийн оноо эсвэл IELTS-ийн оноотой байж ерөөхдөө бол тэнцдэг болсон байхгүй юу? Тийм болохоор Монголд байгаа хүмүүсийг хэлэхэд бол ерөөхдөө яг оноогоо авчаад материалаа өгсөн хамаагүй дээр юм байлаа л гэж зөвлөмөр байгаа. Тэгэхгүй хэлний бэлтгэл чинь өчнөө олон сая 2 сар гарan сурахад сая 600 мянган вон төлөө сурах чинь бас хэцүүлтэй. Гэтэ орчинд сурна гэдэг чинь бас гоё байхгүй юу? Туршлага хөрөнгөлөөлн хэрвээ болж ивэл те ирээ сурах нь зөв штэ. Тэр буруу юм бол биш. Би энэ дээр нэг юм хэлчихөө. Хэлний бэлтгэл сурдгийнхаа хувьд. За бид хоёр сая ямар гоё. Тийм ингэж ямар гоё. За сая топикийн оноо гэдээ ярьлаа. Тэгээд мэддэг хүмүүс маш их байгаа. Мэдгүй хүмүүс ч гэсэн байгаа байх. Тэрний талаар би ярьчих. Топикийн шалгалт гэдэг нь солонгос хэлний төвшин тогтоох одоо шалгалт. За тэгэнгүүт тэр бол одоо 1 2 1-ээс 6 хүртэл шат байдаг. Та одоо зулагийн сурдаг үндэсний урлагийн сургууль авахыг хүсэх юм бол 3-аас дээш оноотой байх хэрэгтэй. 3 4 гэдэг бол дундаж оноо тий дундаж төвшин одоо өөр байдаг. Тэгэнгүүт би одоо ингээ Монгол солонгос хэлийг бас богино хугацаанд сурч байсан. Одоо тэгээд энд бас хэлний бэлтгэлээр сурж байгаа хгүй. Тэгэнгүүт нэг юм анзаарсан. Би бол ингээ хоёулангийн сурчхаар ингээ надад ингээ нэг ялгаа гараад ирж байгаа юм л да. Монгол сурахаар яадын, солонгос сурахаар яадын. Одоо ийшээ хэлний бэлтгэлд ирэх байгаа хүмүүсийг би аль болох бити хэлний бэлтгэлд ирээсэй гэж зөвлөмөр байна. Орчинд нь сурах гоё л доо. Гэхдээ манай Монгол одоо хэл бэлтгэдэг сургалтууд, дамжаагууд бол
яг үнэндээ чанарын хувьд тэр сургалтын эрчмийн хувьд монгол хүний онцлог их өөр юм байлээ зулаа. Ингээд маш хурдан юмыг сурах тэр маш ингээд эрчимтэй нүдүүлж сурд юм байлээ. Тэнгүүдийн Солонгос ч айгүй их тийм бие даалгад сургадаг, айгүй тийм зөөлөн одоо бүр ингээд одоо гадаадын бүх орнууд л тийм баг нэг сурагч төвтэй. Тэнгүүд Монголд бол харьцангуй багш төвтэй байдаг шүү дээ. Багш л ингээд базаал ингээд тэг. Тэнгүүд бид нар яг тэр системдээ дассан тийм өгүүлээд айгүй их цаг алддаг, дээрээс нь маш мөнгө алддаг. Тэгэхээр энэ ямар ч сургуульд ирэх чагаа хүмүүс байсан би та нарыг хэлний бэлтгэлээ Монголдоо хийх юм бол маш их мөнгө хэмнэ. Маш их мөнгө хэмнэ. Энд чинь нэг семестрийн 3-4 сая штэ Монгол мөнгөөр. Тэнгүүд Монголдоо та нар зүгээр 6 сарын сургалтыг л 2,500,000 төгрөгөөр ч юм уу эсвэл тэрнээс хямдаар ч гэсэн олох боломжтой. Тэгээд Солонгос хэлүүд сурахад бас харьцангуй Монгол хүмүүст бол айгүй бах те. За тэн дээр энэ дээр дахиад чамаас асууж зулаа маань онлайнаар солонгос хэлний хичээл заадаг. За тэгмүүд солонгос хэл сурахад ер нь гадаад хэлийг сурахад юу юун дээр анхаарах хэрэгтэй гэдэг. Одоо яах вэ? Хаанаас эхлэх үү гэж хүмүүс айгүйх асуудаг. Тийм би бас ингэж бодсон л одоо нөгөө зөндөө олох хүмүүс хэл сурах зөвлөгөө өгсөн байдаг шүү дээ. Одоо YouTube-ээр дүрмжлэг байна. Facebook-ээр дүрм нийтлэл байна. Google-ээр дүрмжлэг байна. За тэгэхээр миний ерөөсөө хамгийн тийм одоо юу зарчим болохоор би яг өөртөө л амтгсан яг миний өөртөө одоо баримтлагдаг зарчим үр дүнтэй буюу өөртөө таарсан зөв арга барилаар хийх гэдэг дээр ер нь төвлөрсөн. Ягаад тэгэхээр зарим хүмүүс кино үзэж сурдаг хүн байдаг тийм зарим хүмүүс ном уншиж сурдаг хүн байдаг зарим хүмүүс нь яриангаа сурдаг хүмүүс ихтэй дуу сонсонгоо. Тийм болохоор яг тэр бүх юмыг хийж үзээд яг өөрөө яг ямар тайпын хүн юм те тэрнийгээ мэдэж авчаад тэрнийхээ дагуу явбал зүгээр юм билээ. Гэтэ яг тэр одоо хэлний мэргэжилтнүүдний судалгаагаар ингээд яг судалгааг нь уншаад үзэх юм бол хэлийг гүнзгий төвшин сурахыг хүсэж байгаа бол унш бичил гэж ярьдаг юм лээ. Тийм. Тэгээ би бол яг одоо morning routine гэдэг ааштай өглөөний тэр дадал тэрнийг ерөөхдөө хэрэгжүүлээд нэлээд хэдэн сар болж байгаа. Тэгээд тэгэхэд ерөөхдөө яг угаанал 5:40-д босдог. Тэгээд яг кофе уугаа яг 30 минут яг заавал ном уншдаг. Гэтэ чанга дуугаар гадаад хэлээр солонгос хэлээр ном уншдаг. Тэгээ өглөө үг цээжилдэг, англи үг цээжилдэг тий. Тэгээ ерөөхдөө явж байгаа байхгүй. Тэгээд ингээд эренгүүт чинь хамаагүй үр дүнтэй болоод явчихж байгаа байхгүй. Тэгээд өдөр болгон заавал бичнэ. Би яг нэг нүр бичдэг байхгүй юу ингээд уншсан юмны хаймыг яг нэг нүр бичээ яа. Өөрөө зохиогоод бичдэг гэсэн үг. Зохиод бичсэн ч болно эсвэл зүгээр ном дээр хуулаад бичсэн ч болно. Би болохоор ерөнхийдөө яг заримдаа өөрийнхөө бодож байгаагаа бичээ заримдаа хөвчлэн дандаа яг ном дээр байгаагийг нь бичдэг байхгүй. Дуртай таалах зөв үндэ бичээд бичдэг. Тэр хамаа. Би тэгвэл наатан дээр ч бас дахиад нэг арга хуваалцж байгаа. Яг зулагийн хэлсэндээ санал нэг байна. Би болохоор хэлийг яаж сурдаг гэхээр яг чам шиг дуудлагаа засахын тулд би ингээд чангаар ном уншдаг байхгүй. Англи хэлдээ ч бай, солонгос хэлдээ ч бай ингээд чангаар дуудаад тахаар өөрийгөө сонсоод тэгээ хүн чинь ингээд яг бүр ингээд нэг одоо парам гэдэг чинь тий тэр дуудлага нь бүр маш их сайжирд юм байлээ. Тэгээд дээрэс нь одоо тэр бичих гэдэг бол үг цээжлэх хамгийн шилдэг арга юм шиг ингээд санагддаг. Бидний анх сүйс нөө жүжигчний ангид байхад бид нар чинь ингээд том зохиол ярина одоо өгүүлэлэг уншин, шүлэг уншин. Тэнгүүд манай багш нар хизээж цээжээр уншиж цээжлэхгүй шүү. Наадах 10 хуулж бич 20 хуулж бич гэдэг байсахгүй. Тэгэл бид нар чинь ийм урт найрагдлыг яаж хууж бичдэг байна гэж бүр ингээд яал юм шиг боддог байсан чинь хүн ингээд бичээд ахаар ингээд бүр утгыг ойлгоо. Тэгээ бүр ингээд хүн цээжлэх биш ингээд суудаг юм байлээ. Яг тэр шиг одоо би ч гэсэн ингээд шинэ үгийг цээжлэхдээ эсвэл ямар нэгэн тэр одоо ихийг уншиж ойлгохдоо дандаа биччихдэг. Тэгэх юм бол би илүү ингээд бүр ингээд давхар ажиллаад байгаа юм шиг санагдаад байдаг хүний тарих. Бас нэг ийм юм байгаад байна л да. Манай монголчууд ч гэхгүй дээлэн хихинг орны хүмүүс яаж хялбар аргаар сурах вэ гэдэг дээр төвлөрөөд байгаа юм санагдаад байдаг байхгүй. Тэгэхээр миний бодлоор бол тийм хялбар арга гэхээсээ илүү өөрөө одоо тужооны яа тандаа гэсэн нарыг биш өөрөө бол яг үзэлцэх хэрэгтэй тий. Өөрөө өөрийгөө одоо юу гэх юм дайраад үзэх хэрэгтэй. Өөрөө өөрийгөө өчигдрөөсөө илүү өнөөдрийг бүтээх хэрэгтэй гэдэг байгаа шүү дээ. Яг тэрний дагуу суралцах хэрэгтэй юм байна гэдэг би яг мэдрээд байгаа байхгүй юу. Тийм. Тэгээд хичээж л явна да хөрхий. Тийм хичээж л явна тий. За хоёулаа бас нэлээд удаан урт ярьчлаа. Тэгээд бас хэрэгтэй юм ярьсан байх гэж найдаж байна. За тэгэхээр бидний хамгийн анхны дугаар танд ингээд хүрлээ. Та бүхэн маань бидний YouTube channel болох J Art Bridge мөн бидний social ертөнцийг дагахаа битгий мартаарай. Subscribe, like. Тэгээд мөн бидний урлаг бол подкасттай үргэлж хамт байгаарай. Бид нар та бүхэндээ хэрэгтэй мэдээллийг бэлтгэхийг хичээх болно. Тийм болохоор энэ удаагийн дугаар ингээд өндөрлөд дараагийн дугаараар эргээд уулзцгаая. Тэр баяртай.